Тэгээ алийг авч ашиглаагүй юм бас тийм. Аль хурдан орох хэрэгтэй юм гэдгийг бас дүний очих юм дээр дүншлэгээ явуулчихна. Сүүлд бол юм баг бүх байгууллагууд онлайн дээр сошиал медиараа устдаа өчтөр орохоос шаарахгүй заашгүй байдал үүсэж байгаа тийм. Гэтэл өнгөрсөн он төлөв явж хаалт явуулж болно шүү дээ. PR дээр ямар ч юм хийж болно шүү дээ. Тэгэхээр тэр шинжилгээнүүдийг юм хүмүүжүүлэлттэй шинжилгээ хийж өгөх шүү. За үйлчлэгийн дээр бол 3 period гэсэн энэ юу гэдэг вэ гэхээр үйлчлэг гэдэг маань төрлийн бүтээгдэхүүн, бараа гэдэг маань төрлийн бүтээгдэхүүн хоёрын онцлог юм гэдэг вэ гэхээр бараа бол эхлээд үйл төлөвлөгдөж дараа булталтад эзэнд очдог тийм үү? Эхлээд үйл төлөвлөгдөж. Бараа болохоор ижлэх гэдэг. Очиж байгаа юм да жишээ 500 шиг гаргаж үйлдвэрлээд 500 шиг хооронд адилхан шүү дээ. Адилхан зүйл адилхан 500 үйлдвэрлээд байна. Гэтэл үйлчлэг болохоор ондоо. Эхлээд худалдаа авалт хийгээд төлөвлөлтөд дараа нь үйлчлэг авдаг. Гэтэл тэрийг хүн үйлдвэрлэдэг, үйлчлэгээ бол их тоолондоо хоорондоо харилцдаг байна. Би өнөөдөр 3 хүнд гол сахны үйлчлэг үзүүлсэн гэж бодъё. Гэтэл тэр 3 яг адилхан юм. Үйлдвэрлэх утас шиг үгүй шүү дээ. Тэр хүнд үзүүлсэн үйлчлэг 3 англагтай адилхан гол сахны үйлчлэг байхгүй юу? Тэр адилхан угаасаа бүх юм адилхан. Гэхдээ нөгөө миний ядарснаасаа болчих чинь миний өөрөө орлогоос хамааран нөгөө үйлчлэгийн харилцааг чанар нь өөрчлөгдчихдөг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хүмүүст зүйлсийг маш өндөр анхаарч үздэг үйлчлэг юм. Ашигны ур чадвар төрөх тийм ээ. Тэгвэл одоо сургалтанд хангаж байгаа хөгжил хэмжээ. Та нарын бүгдийг ийм хүмүүст зүйлстэй шинжилгээ хийх заашгүй. Одоо тэгэхээр маркетинг гэдэг компани гэхэд нөгөө операторууд маань нэг шинжилгээ хийдэг цааш шинжилгээ хийх хэрэгтэй. Нөгөө өгсөн мэдээллийн би одоо жишээ нь өдөрт 20 дуудлага авч тэрэнд хариулт 20 дуудлагынхаа 90% нь хангалттай мэдээлэл өгсөн шүү. Тэрийг хангаж чадчихна уу гэдэг заавал энэ шинжилгээ хийсэн шүү. За процесс буюу үйл явц. Энэ бол судалгаа мэдээлэл солилцож байгаа үйл явц юм. Энэ дээр нөгөө бидний яриадсан түрүүний ярьсан үйлчлэгчдийнхээ сэтгэл ханаа үйлчлэгчдийнхээ мэдээлэл их судлаж байна. Тэгээд энэ харж үзье. Одоо нөгөө үйлчлэг үзүүлж явах явцдаа судалж байгаа хөгжил нэг удаа нэг хүн үйлчлүүлсэн үйлчлэгээ дараа нь яаж сайжруулах вэ гэдэг энэ үйл ажиллагааг явуулж байна. За сүүлийнх нь бодит онцлог гэж юм л да physical evidence гэж энэ болохоор цэвэр туршлага бодиттой яг юу хэлэх вэ? Бодит шинжилгээ хэлээ.